За бид нар одоо энэ орд газруудын маань лицензүүд одоо гадны хөрөнгийн биржүүдээр хэрхэн зарагдаж байгаа. За түүнчлэн хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 7 хоногт бол Iowa Mines компани удирдлага солигдож Rio Tinto компанид очсон байгаа. За энэ мэдээллийг манай зах зээл судлаач ганцхан мөрөхгүй. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Iowa Mines бол нэлээд том хөдөлгөөнүүд боллоо л да. Тэгэхээр Iowa Mines энэ хөдөлгөөний гол шалтгаан бол энэ софт хувьсанцын хувьцаа зарах асуудлаас болж Rio Tinto-гоос бол мэдээлсэн. Rio Tinto-гоос бол бид нар Iowa Mines-ийн 51% эзэмшдэг. Тэр утгаараа бид нар Монголын зэс болон алтны томох орд болох оюутлоготой өөр эзэмших одоо өөр орд эзэмших сонирхолгүйгээр бид нар харьцнаа тий. Бид нар энэ үйл ажиллагаа бол Канадын Iowa Mines компаниар зуршлуулж бол бид нар харьцах болно гэдэг мэдээллийг бол Dow Jones News мэдээлэлээр өнгөрсөн 7 хоногт бол хийсэн л да. Тэгэхээр Rio Tinto 51% эзэмшдэг ч гэсэн энэ Iowa Mines-ийн захирлаар одоо Роберт Фридланд гэдэг нөхөр бол ажилдаг. Роберт Фридланд болохоор 13.7% бол эзэмшиж байгаа Iowa Mines-ийн хувьцааныхаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын үн цаас хувьцааны хороонд гаргасан одоо мэдээллийг бол Rio Tinto-гоос өгсөн л да. Бид нар Iowa Mines-ийн компанид бол нийтдээ 14 одоо өөрийн компани гишүүнийг бол ажилуулах сонирхолтой байна гэдэг өргөдлийг бол гаргасан байгаа. За одоо үүнтэй холбоотойгоор болохоор нөгөө талаас совд хувийн асуудал бол босч ирсэн. Совд хувийн асуудал гарч ирсэн чинь төслийн хүрээнд болохоор Rio Tinto-гоос ч Iowa Mines-ийн төслийн хүрээнд болохоор 1 жилдээ 10 жилийн хугацаанд бид нар 1 жилдээ 1.2 тэрбум одоо паунд цэсийг 650 мянган унцаалт 3 сая одоо тонн унц одоо мөнгийг бол тээвэрлэх жилдээ ийм одоо төсөл бол явж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар дид бүтцийг хөгжүүлнэ гэдэг бол асуудлыг бол юунаас бол Rio Tinto-гоос харсан. Дид бүтцийн хувьд бол хятадын талаас бол Монголоос хятадаас оюутлогоо хүртэлх цахилгаан дамжуулах асуудал, Монголын талаас болохоор дид бүтцээ зам барих ийм асуудлыг бол хийж байгаа. Хятадын талаас энэ явах одоо энэ цахилгааныг бол ерөнхийдөө хийгээд дууссан. Одоо бол Монголоос Хятад руу явуулахын замыг бол бид нар одоо хийж байна гэдэг бол мэдээлэл ирсэн. Тэгэхээр энэ 7 хоногийн ихэнх хэсгээр бол Rio Tinto-гоос бол мэдээллийн хариуг хүлээж авсантай уялдаатайгаар захирлын томилгоог бол хийлээ л дээ. Rio Tinto-гоос бол гүйцэтгэх захирлыг бол Фридландыг бол ажлаас нь огцруулж оронд нь K Frisley гэдэг одоо эмэгтэй хүнийг бол ажилуулах боллоо. K Frisley-г даваад үзэх юм бол 24 жилийн турш Артур Андерсон гэдэг энэ аудитын компанид бол ажиллаж ирсэн. Харин Rio Tinto-нд болохоор 2008 оноос бол одоо санхүү хариуцсан захирлаар бол ажиллаж ирсэн ийм хүн байна. Тэгээд 2000 Rio Tinto-с 2011 оны 2 сараас эхэлж бол K Frisley болохоор одоо туузын гишүүнээр ажиллаж байгаад саяхан энэ 7 хоногийн ихээр бол ерөнхийдөө гүйцэтгэх захирлаар бол ажиллахаар бол томилсон. Тэгэхээр Iowa Mines-ийн хувьд өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд бол хувьцаа нь бол нэлээд уналттай байсан. Тэгээ хувьцааны уналт бол сүүлийн 2 жилийн хугацаанд одоо өссөн юунаас бол нэлээд хэмжээгээр бол унсан шалтгаан гарсан. Энэ шалтгааныг бол 2 хэсгээр бол тайлбарлаж байна. Нэгдүгээр шалтгаан бол Iowa Mines ганц Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө талын үйл ажиллагаа нь болохоор Австралиас Iowa Австрали гэдэг компани охин компани нь болохоор Австралиудад зэс молибдены чиглэлийн үйл ажиллагаа бол явуулж байгаа. Тэгэхээр эднийх бол саяхан энэ олборлолт хийх хугацаа хойшлуулсан мэдээллийг бол хийсэн шалтгаан бол бид нар дахин шинжилгээ явуулах шаардлагатай болсон учраас би нэг энэ хойшлууллаа гэсэн. Үүн яагаад ингэж хойшлуулсан шалтгаан бол бид нар илүү хэмжээний мөнгө зарцуулах нэ гэдэг. Тэгээ хизээ одоо олборлох ажлаа эхлэх вэ гэдэг бол тухайн одоо шинжилгээнээс энэ авч ол энэ амжааг хийнэ. За энэ графикнаас бол харахад бол энэ ханш бол 20 байсан ханш 2-7 хоногийн хугацаанд бол 13 руу орсон юм бол гэсэн. Хоёр дахь шалтгаан бол энэ софт сенсийн асуудлаар бол холбогдсон л доо. Тэгэхээр Iowa Mines бол энийг бол Хятадын Chalco гэдэг компанид зарна гэсэн энэ асуудлаас болоод Монголын төрд одоо юу гараад шийдвэр гараад түр одоо зогсоох ашиглалтын хил хэдэн лицензийг бол зогсоох юм арга хэмжээг авлаа л. Тэгээ нэг софт хувь сенсэс удирдлагуудад мэдээлэлд бол иймэрхүү төр зүрийн хаах асуудал бол байж болно. Бид нар хаахт нь бол төлөмшөн угсаа засгийн газраас хаалт хийж болно. Харин энийг бол бүр хугацаагаар бол хаана гэдэг бол боломжгүй гэдэг бол утгатай яриг мэдээллийг бол хийсэн. Одоо болохоор хувьцааг авах асуудал Chalco компани шалгалт бол хийж байгаа юм байна 58% асуудал дээр. Энэ хүртэл бол энэ Монголын засгийн газраас энийг хааж болно. Харин авахар бол энэ бол төр хугацааны хаах асуудал бол нэг тийм чухал биш ээ гэдэг асуудал. Тийм бидний өмчөө одоо тэгтээ дэргөө бид нар биржтэй гаргаад яатсан хувьцаа учраас гэдэг ийм асуудал бол
гаргаж ирсэн ба. Тэгээ магадгүй энэ асуудлаас энэ Монголын төрийн асуудал болон энэ аяхой маань золон энэ софт хувь сенсийн асуудлаас бол хувьцаа нь ахиж унах магадaltaй байна л да. Хувьцаа бол цаашдаа бол аяхой манзын хувьцаа нэг 8 руу орох, $8 нэг хөшиг хувьцаа 8-аас $7 орчимд бол хэлбэлцэх боломжтой болчиход байна л да. Ийм байна. За нөгөө талын бас нэг орд бол бидний мэдэх хөшөөтийн орд гэж байгаа л да. Тэр хөшөөтийн орд бол 100% хятадын хөрөнгө болсон гэж үздэг ордын нэг байгаа. Энэ 2007 онд бол 2005 онд энэ ордын одоо хайгуултын лицензийг бол энэ Барс улд тухайд бол Барс улд сайд байсан хүний одоо хамаатай эзэмшдэг гэсэн юм хэлээ л да. Тэгээд энэ дэр хайгуултын одоо юу явуулах боломж байхгүй, мөнгө хөрөнгө байхгүй гэдэг утгаараа зарга сонирхол яваа. Тэгээд Барс улд хараад хамжуулж одоо худалдаж авах хүнийг хайсан. Тэгээд Барс улд сайд тухайд болохоор хятадын одоо Монгол Energy гэдэг компанитай одоо энэ зуучиж өгөөд тухайд хэдэн сая доллараар зарж ирсэн юм шүү. Тэгээд энийг бол хятадын компани аваад нэг 2 жилийн турш хайгуул хийгээд тэгээд социын үед болохоор энэний хайгуулын ажлаар энийг бол нэг 20 сая одоо тонн нүүрс байна гэдэг судалгаа гарч ирсэн. Тэгээд эднийх хайж ягаад 2007 онд бол эднийхээр бол за нийтдээ бол 306 ч юм уу те 460 сая тонн одоо кокс нүүрс байна гэдэг мэдээлэл хийгээд өөрхөн компаниг өөрчлөөд хувьцаагаа Хонконгийн биржээр бол нэмж гаргасан. Өмнө нь бол эднийх болохоор газ одоо Монгол биш юунд дээрс байдаг л да. Шанхай одоо Шэнжинд бас нүүрсний ордтой. Тэгэхээр энэ дээрээ дөрвөлж 2000 онд бол хувьцаа гаргасан байж байгаа. 2007 онд энэ Mongolia Energy гэдэг компани нэрийг өөрчлөөд тэгээд хувьцаагаа гаргаж ирсэн. Тэр хувьцаа гаргаад бол тухайн үед бол ханш бол маш огцом өсөлт өгөөд $20 бол Хонконгийн зах зээл рүү нэлээд том хөдөлгөөнийг өгч одоо тухайн хөрөнгө оруулагчид бол нэлээд их сонирхож энэ одоо хэний компани хэн гэдэг хүн эзэмшдэг орд вэ гэдгийг судлаад хятадын хэвлэл мэдээллээр бол ярихдаа за энэ бол ерөнхийдөө Liu Aiding буюу Lu Chenlin гэдэг нэртэйгээр бол хүний нэртэй компани байна. Энэ хүн одоо яг ямар хүн бэ гэдэг үтсэн чинь тухайн үед болохоор хятадд авилгалын хэрэгээр шалгагдаад тэгээ хятадаас зугатаад Хонконгд очиж одоо Lu Chenlin гэдэг нэрээ өөрчилж одоо энэ компани байгуулж энэ ордыг авсан юм байлээ л дээ. Тэгээд тэрнээс болоод маш их мөнгөийг бол босгосон ийм түүх баг. Тэгээд тэрнээс хойш бол хувьцаа унсан л та. Хувьцаа унаад ерөнхийдөө $20-оос бол сүүлийн 1 жилийн хугацаанд бол 0.67 цент хүртэл унсан. Энэ бол асар их хэмжээний нөөцтэй орд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ орд бол стратегийн одоо ордын жагсаалтанд манай улсад бол байдгүй тий. Тэгэхээр энэ орд одоо социализмын үед хийсэн хайгуулын одоо судалгаанаас гадна бас 2008, 9, 10 онд бас хайгуулын юм хийжсэн гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг одоо Хонконгийн хөрөнгөний бирж дээр байгаа мэдээллээр бол одоо жинхэнэ бодит мэдээлэлч гэдэг юм өгчөөд манай улсад бол ашигт малтамлын одоо хэрэглэх газар эдэрт болохоор социализмын үеийнх дээр үндэслээд одоо ингэж үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл өгдөг тийм ээ. Тэгэхээр 2.4 тэрбум одоо тооны нөөцтэй нүүрсний нөөцтэй гэж байгаа. Гэтэл өнөөдөр энэ 5 толгой бол бидний нөгөө иргэн болгон эзэмших гээд байгаа 5 толгой ч өөрөө 6 тэрбум штэ. Тэгэхээр хөшөөд 2.4 гэдэг чинь баг 3-1 хэмжээний 3.1-ээс жилгүй хэмжээний орд газар. Гэтэл энэ бол одоо тэр Хонконгийн бирж дээр маш их хэмжээний мөнгө босгоод идэг. Энэ Монголын ард түмэнд бол ямар ч ашиг байхгүй тийм ээ. Наалдж байгаа юм байхгүй. Энэ том орд газар дээр нь гадныхаа ингээд эзэмшлээ тогтоочихсон. Тэр энэ ордны асуудал бол нэлээд асуудалтай байдаг л да. Нөөцийн хувьд болохоор. Тэгээ эднийх Mongolia Energy бол Монголд үйл ажиллагаа Monk гэдэг компани байгуулад IPO хийхдээ хувьцаа гаргахад Хонконг 2.4 одоо тэрбум нөөц байна гэдэг юу гаргаж чад Монголын засгийн газарт бол 460 сая тонн нөөц байна гэдэг. Зөрүүтэй мэдээлсэн. Тэгээ үүнээс улбалаад одоо энэ орд дээр нэлээд асуудал үүснэнтэй ч холбоотой хувьцаанд бол унсан гэж үздэг. Тэгээ гагцгүй энэ ордны нөөц яг хэд байгаа гэдэг бол тэр хятадын 4 том одоо эрхэм одоо личин юугаараа удирдуулсан 4 эрхэм л одоо энэ хувьцаа эзэмшигчд бол мэднэ гэдэг бол мэдээлэл бол байна л да. Тэгэхээр унсан шалтгаан бол ерөнхийдөө анх энэ компани хувьцаа гаргахад болохоор хөшөөтийн ордыг одоо төсөл хэрэгжүүлнэ бид нар энэ ордыг ашиглана энэ экспортлно гэдэг асуудлаар үүнтэй холбоотойгоор энэ бол дид бутц хөгжөөгүй нэлийн одоо зайдуу ийм газар учраас энэ дөр бол зам байрах асуудлыг барина гэдэг энтэй холбоотоор зам барина гэдэг дээрээс бол замаа бол барьсан шүү дээ. Одоо бол сая оны ихээр бол барьж дууссан гэдэг. Ингээд одоо бол харин чаран хятадын хэлтэй хамгийн ойрхон орд байх шүү бараг тийм ээ.
Тэгээд тэр тухайн орон нутгатайгаар хэрэгцэд нь бол одоо тэр газар нь бол нэг жорлон чороод өгч өгөн мэлээ шүү дээ. Ер нь бол тийм нийлбэр түрэг эрхтэй байсан бол тэр нөөцөө хит байгаа дэрийн шалгаа дахиад стратеги орд авах уугүй гэдэг асуудал ярих хэрэгтэй байна. Тэгээд цаашдаа бол энэ компани хувьд за одоо туршилтын маягаар бол юу экспортлж байгаа юм л да. Энэ компаниг болохоор Heaven гэдэг компанитай хамтар борлуулалтын ажлыг бол хятадыг хийхээр болсон. Тэгээд үүнтэй холбоотойгоор бас нөгөө нүүр сугаах ажлыг тэр одоо үйлдвэрийг байгуулнаа тэр Мокёг хажууд гэсэн. Тэгээ энэтэй холбоотойгоор хувьцаа нь бол нэлээд сонгуул өнгөрсний дараагаар асуудал шийдэгдсэний дараа нэлээд өсөх боломжийг бол харуулдаг юм. За баярлалаа. Хэрхэн үзэгчдийн анализ том хөтөлбөрийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За дараагийн 7 хоногт яг энэ цагт шинэ мэдээлэлтэйгээр эргүүлзье.